Хоол эрүүл байлгаж чадна, өвчлүүлж бас чадна. Хэрхэн таны мэдлэг, сонголт, дадлын үр. Сайн байцгаана уу? Зуншлаг сайхан байна. Монголчууд бараг бүгдээрээ хөдөө орон нутагт аялж байна. Сүү цагаадээ одоо эд дэлгэр сайхан байх шиг байна. За энэтэй холбоотойгоор ганц нэг зүйл хэлье гэж бодож байна. За энэ хүнсний савбаглаа бол тэр тусмаа сүү цагаадыг ямар савнд зөөж хийж үйлдвэрлэж ингэж байна вэ гэдэг нь өөрөө их чухал юм байна. Тэгэхээр өнөөдөр монголчуудын хувьд бол гайхалтай нэгэн бүтээгдэхүүн бол айраг гэж бүтээгдэхүүн байна. За гадны болон дотоодын эрдэмтдийн олон судалгаанууд бол айрган дээр бол байна. Гүүний саам гэж бас гайхалтай бүтээгдэхүүн байна. За энэ бүтээгдэхүүнүүд бол эрүүл мэндэд ач холбогдолтой, зүс хөөдөг, за илгийг чухал шимт ижигтэй бодисоор хангадаг. За гүүний сүү бол ээжийн сүүтэй ойролцоо бүтэцтэй учраас одоо би эрүүл мэндийг дэмжих. За дээр нь өөрөө гүүний саам, за айраг өөрөө чухал шимт ижилийн бодисуудаар их баялаг байдаг гэж үздэг. Тухайлбал витамин С гэх мэтчлэн олон төрлийн шимт ижилийн бодисыг агуулдаг учраас эрүүл мэндэд чухал байна. За одоо хамгийн том жишээ бол Чернобылийн атомын цахилгаан станцыг дэлбэрсний дараа Монгол улсад атомын цахилгаан станцын хорлогод орсон хүүхдүүдийг авчирч их нялхсан эмнэлэгт эмчилсэн ийм түүх бол байдаг. За тэгээд тэрэн дээр манайхан бол гүний сам айргаараа тэр хүүхдүүдийг эмчилж тэр цацраг идэвхийн одоо хордлогыг багасгаж сайхан үр дүнтэй байна гэдэг гаргаж ирсэн ийм түүхүүд ч гэсэн байж. Гэвчиг айраг гэдэг бол өөрөө нөгөө арьсан одоо юунда хөхүүрэндээ бүрээд ингээ өөрөө өвөрмөц одоо цагаан эдээний технологийн процессор бүтдэг ийм бүтээгдэхүүн байхгүй юу? Нутаг болгоны айраг өөр. За тэгээ айраг бол үнэхээр гайхамшигтай. Гэхдээ тэр хөхүүрэндээ бүрсэн тохиолдолд гайхамшигтай. За энэ дурган дээр харагдж байгаачлаа энэ цэнхэр сав. За энэ цэнхэр сав бол гол төлөв. Ер нь бол гадуур одоо хүнсний зориултын цэнхэр сав, усны зориултын савнууд ч гэсэн байж байна. Гэхдээ энэ өнгөндөө байгаа юм биш. Хамгийн гол нь энэ савыг үйлдвэрлэхдээ ямар зориултаар үйлдвэрлэсэн бэ гэдгээс хамаарч байна. Тэгээ энэ полимер материалынхаа нягтралаас хамаарат хүнсэн зориултгүй өөр техникийн зориултаас гэдгээс хамаардаг байхгүй. Монголд энэ хүмүүсийн хэрэглээд байгаа энэ цэнхэр сав гэдэг алдартай энэ цэнхэр сав бол миний мэдхээр гол төлөв энэ одоо арьширны үйлдвэрийн одоо янз бүрийн химийн үйлдвэрийн гол төлөв химийн бодис цав энтер гэдгийг хийж ирсэн юм савнууд байгаа байхгүй. Монголчууд нийтээрээ хэрэгжилж ирсэн. Тэгээд энэ цэнхэр савыг хүнсэнд хэрэглэснээсээ болоод усаа хадгалдаг, айргаа бүрдэг. За тэгээд энэ цагаан эдээ өрмөө хадгалдаг энэ олон зүйлээс болоод өнөөдөр магадгүй энэ монголчуудын хорт хавдар янз бүрийн өвчлөлт өртөөд байгаа хүмүүсийн маань нэг хэсэг нь энэ савны энэ одоо полимер савны дотор агуулгадж байгаа юунаас гэдэг хортой бодисууд орсноос үүдээд үүссэн байхыг бол бид нэр өнөөдөр үгүйсэхгүй. Өнөөдөр монголчуудад яг энийг баталгаажуулсан судалгаа байхгүй. Тийм учраас ер нь бол айраг цагаан эдээгээ хүнсний зориултын бус савнд үйлдвэрлэж, хэрэглэж, ингэж зөөж барьж явахыг болиосоо гэдэг зүйлийг үүгээр хэлхийг бол хүсэж байна. Тэгэхээр одоо энэ сүү цагаан эдээ хийж байгаа хүмүүс минь та бүхэн бид нар бол явуулын улсууд ганц нэгэн удаа хэрэглээд ингэж өнгөрчин. Магадгүй биднэрт хордлого одоо нэг удаа ганц нэг удаа хэрэглэхэд бол энэ хордлогыг бол хүний бие бол төвчөөд бол гарчин. Гэтэл энийг чинь яг хэрэглэж байгаа хүмүүс нь тэрэн дээр очиж идэж ууж байгаа. За байнга тэрийг хэрэглэж байгаа тэр нутгийн ардууд тэр одоо цэнгэр савнд бүрсэн айргаа ууж байгаа хүмүүс энэ ч өртөөд байгаа байхгүй. Тийм учраас та бүхэн маш ухаалаг байдлаар цагаан эдээгээ хийж байгаа саваа яг хүнсний зориултын айргаа одоо жишээ нь яг тэр хөхүүрэндээ бүрдэг. Ингэж өөрсдийнхөө эрүүл мэндийг болон бусдыг одоо нөгөө сайхан цагаан эдээгээрээ дайлж байгаа тэр хүмүүсийнхаа эрүүл мэндийг хамгаалаасай гэж бол хүсэж байна. За өрн хадгалгач гэсэн цэнхэр савнд хадгалахаар маш хурдхан ингээд хурдан гашлаад амт нь өршлөгдөөд ингээд хөгсрөөд явчихдаг гэж хөдөөнийхөө өөрсдөө ярьдаг. Өрмөч чинь бол гүзээнд нэм эсвэл модон торхонд хадгалдаг монголчууд ийм байдаг шүү дээ. Манайхан монголчууд ёроолтой болгонд юмаа хийж, хонхорхой болгонд одоо цагаан эдээгээ хийдэг, будагны лакны савнд үнийгээ саадаг ийм одоо хайнга буруу хэрэглэнээсээ болоод магадгүй маш олон төрлийн өвчлөл тэр тусмаа энэ хорт тавдар гэдэг айхтар зүйлд өртөөд ахыг бол үүсэхгүй шүү. Тийм учраас та бүхэн энэ дээрээ гойд анхаарч эрүүл мэндийнхээ төлөө савсуулганы хэрэглээгээ зүг болгоосой гэж бол хүсэж байна. Хоол бол эм эрүүл мэндийн цуврал хөтөлбөр.